Төв цэвэрлэх байгууламжийг барих зураг төслийг гаргасан компани цэвэрлэхээс гардаг өмхийн үнэр үгүй болно гэдгийг баталж байна. За олон улсад ашигладаг битүү орчинд лагийг боловсруулна, лаг боловсруулах явцад шатамхай хий гаргаж дулаан цахилгаан үйлдвэрлэх юм. За үйлдвэрлэсэн цахилгаан дулаанаар төв цэвэрлэх байгууламжийн өөрийн хэрэгцээг нь хангах бүрэн боломжтой гэнэ. Лагийг төв цэвэрлэх байгууламжийн анхдагч тунгаагур болон бусад тунгаагууруудаас лаг гарнаа. Энэ лагийг одоо лаг эсгэх байгууламжид аваад тэр нь болохоор аноребик лаг эсгэх байгууламж байна. Тэрэнд аваад ийм органик нэгдлүүд нь ялгараад метан хий болж одоо үйлдвэрлэгдэнэ. Тэр метан хийгээр болохоор цахилгаан болон дулаан үйлдвэрлэх байна. Одоогоор төв цэвэрлэх байгууламжид лагийг ил асгаж хатаадаг өдөртөө 10,000 м3 лаг буюу ялгдсыг задгай талбайд асгаж байна. Энэ нь 16 вагон ялгдас хотын захад овоолоостой байна гэсэн үг юм а. Задгай асгаж хатаадгаас үүдэн хотоёр өмхийн үнэрт автдаг шалтгаантай. Ялгдас задгай талбайд 3-4 жил өмхийн үнэр ханхлуулдаг байна. Лаг эсгсэн байгууламжаас бол цэвэрлэх байгууламжийнхаа цахилгааны хэрэглээний 50% хүртэлх хувийг бол хангана. Эргээд лаг эсгэх байгууламжийнхаа дулааныг одоо өөрийнхөө үйлдвэрлэсэн дулаанаар хангах юм байна. Өнөөдөр бол лагийн тооцоонд болохоор ахуйн болон үйлдвэрийн гэсэн хоёр шугамаар одоо ус ирж байгаа. Үйлдвэрийн шугамын ус нь болохоор хорт нэгдэлтэй учраас тэр лагийг бол эсгэхгүй. Шинэ цэвэрлэх байгууламжтай болоход 312.5 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцжээ. Энэ нь Монгол мөнгөөр 600 гаруй тэрбум төгрөг болно. Өдөртөө 250 куб метр бохир ус цэвэрлэх чадамжтай болно. Энэ нь цаашдаа 2040 он хүртэл ямар ч асуудалгүй байна гэдгийг баталж байна. Цэвэрлэх байгууламжаа шинээр бариад ашиглалтанд өгсөний дараа хуучин цэвэрлэх байгууламжаа ажлаас гаргаад усгүй орчинд одоо бол энэ маш их ус хүлээж авч байгаа юм орчинд энэ байгууламжийг засаж сэлбэх ямар ч болцоог байна. Тэгэхээр хуучин цэвэрлэх байгууламжаа бид нэр бас тодорхой хэмжээнд засаж янзлана. Хэрвээ одоо Улаанбаатар хот маань 250,000 шометр усаас илүү их хэмжээний ус хэрэглэх, илүү их хэмжээний бохир гаргах ийм тохиолдолд одоо бид нэр бас хуучин цэвэрлэх байгууламжаа засаж сайжруулад эргүүлээд хэрэглэх ийм болцоотой байна. Улсын эдийн засаг хүнд байгаа үед 600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг гаргана гэдэг бол хүнд асуудал. Гэхдээ бүтээн байгуулалтыг хийх олон арга байгаа. Тухайлбал Францын компани Францын засгийн газраас хөнгөлөлтөө зээл гаргуулж цэвэрлэх байгууламжийг барих боломжтой гэж мэдэгдээд байна. Ямар ч тач хэдийн хэмжээний хөрөнгөөр ямар цэвэрлэх байгууламж барих нь тодорхой боллоо. Харин төрөх хөрөнгө оруулалтыг яаралтай шийдэх шаардлага тулгараад байна.